ди парламент дээр 100 мянган одоо хүн саналаа өгсөн асуудлууд бас хүлээгдэж байна. Тэгэхээр энэ асуудлуудыг бид нар их хурл дээр орж хэлцэх хэрэгтэй. Нэгт бол одоо тэр Батхуу өмгөөлөгчийн санаачлал яваад байгаа тэр үйл хөдлөл хөрөнгийн татварыг 2% асуудлаар 100 мянган хүн гар үсэх цуглуулсан байна. Тэгэхээр энэ асуудал орхигчод байна. Тэгэхээр энэ асуудлыг нэгтгээд их хурл хэлцэх хэрэгтэй. Тэгэхээр их хурлын эдийн засгийн байнгын ороо, төсвийн байнгын ороонд энэ одоо асуудлыг их хурл дээр оруулж ирээ гэж одоо төсөв дээр ажлын хэсэг байгуулагч удаан байна. Ажлын хэсэг байгуулагдаад анхааралтай ажигласаар байтал энэ амьдрал үргэлжлээд байна. Тэгэхээр тэр ард сууж байгаа хүмүүс ажлын хэсэг байгуулагдсан анхааралтай ажиглаж байгаа гэдэг. Анхааралтай ажиглаж байгаа дэлхийн дэг журам өөрчлөгдөж шít нөхдөө. Тэгэхээр тэр татврын 2% асуудлыг энд хэлцмээр байна.